Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг яриг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн дугаараа сэдэв бол хамгийн эртний амьтдын талаар ярилцсан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Заяа Спортчо болон Од Мөндрийн маань алтан гишүүд маань хамтран ажиллаж байна. Студид хөтлөх зандаа орно хоёр ажиллаж байна. За энэхүү нэвтрүүлэг маань ЭН ТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За хамгийн эртний амьтдыг ярихын тулд хэдүүлээ зүйл гэдэг зүйлээ ойлгох шаардлагатай болно л да хүүхд багчууд гэсэн ярьж учраас. Тэгэхээр амьтан гэдэг чинь өөрөө эхлээд энэ том аймгаас эхлэх хэрэгтэй тийм үү? Тий. Амьтны аймаг тий. Энэ чинь хамгийн том нь шүү дээ. Хамгийн том шиг амьтны аймаг гэ бүх амьтнаа оруулна шүү дээ. Тий. За амьтны аймаг дотроо энэ чинь ингээд хөвчтөн, сээр нураатан одоо юу гэдэг чинь тий нэлцгаа бит ингээл хүрээргүй явна шүү дээ. Тэгэд явж хагаад тэнгүүд анги гэдэг рүү орно. Тэн дээр жиг үртэн нөө юу вэ те. За тэгэд анги чин дотгошоо баг гэдэг явна. Чин шонхрынхан гэдэг багийнх. Тэгэд доошоо овг явна. Энд нь болохоор өөр юу гэдэг чинь. Тэ нэг юм явах нь шүү дээ. Тэгж тийчээ төрөл рүү орох юм. Тэр төрөл нь болохоор шонхор. А тэнгүүд шонхор чин дотроо ол янз. Начин шонхор, идлэг шонхор гэдэг хамгийн сүүлчийн яг тэр нэг жиг нь зүйл гэдэг. Тэгэхээр зүйл гэж юу гэхээр энэ амьтан урмал одоо зэрэг зүйлийн те биологийн ангиллын хамгийн эцсийн нэгж гэж ойлгож байгаа. Тэгэхээр бид бүхэн хамгийн эртний зүйлийг ярина гэсэн үг. Жишээ нь бид нар хүн бол Homo sapiens гэдэг зүйл. Зүйл хоорондоо эвцэлдэж үр хөвгтэй үлдээн. Яг үнэ. Бусад хоорондоо зүйлүүд одоо боломжгүй. Ингээд хамгийн эцсийн. Энэ дээр нэг тайлбар хэлчихье. Одоо жишээлбэл Испанил нохой, бульдог нохойтой одоо хавталд ороод үр төлөө үлдээж болно. Үр төлөө үлдчихэл байх юм бол энэ нэг зүйл боيو, нэг зүйл байхгүй юу? А гэтэл саяын хоёр жишээ татсан хоёр нохоо маань харваас шалгүй хоёр өөр амьтаа хардаад байна те. Энэ нь бол үйлдэр гэж явна. Одоо хүмүүс ч гэсэн бас яг сайн ирвэл одоо нутгийн бүсээсээ хамаарад одоо тэр бие хаана өөр байгаа даа шүү дээ. Үсний ширхэг нь Африк гаралтай хүмүүс өөр өнгө зүстэй, Аз өөр гэдэг шиг бид нар чинь нэг амьтнаар бол үйлдэр байх нь шүү дээ тий. Яг хөө тэгж хэлвэл жоохон бүдүүлгүй. Гэхдээ ер нь бол тийм бос амьтдаар хэрэгждэгчлэн тий. За тэгэхээр хамгийн эртний зүйлийг ярих. Яг тий эрт бид бүхнээс хамаагүй өмнө энэ зүйл үүссэн гэсэн үг. Хүнийг чинь нэг за хэдэн зуун мянган жилийн настай нэг зүйл гэж үзэх юм бол бидний ярих амьтан хэдэн сая жилийн настайг ярих шүү. Ста сонирхолтой байна надад л. За Эрдэмтэд 25 жилийн өмнө Амазоны тэр аимшигтай ширэнг байгаа шүү дээ. Хүн ороод ер нь амьд гарахын аргагүй. Гэтэ амьтан ургамлын бүр баялаг нутгтэй. Тэгсэн 25 жилийн өмнө нэг зүйл шоргоолж авсан ба. Энэ шоргоолжиг олсон чинь маш эртний настайс. 120 сая жилийн настайс. Энэ зүйл үүсэт 120 сая жил болсон. Хүнээс хэдэн 10 100 дахин урт настай тий. Homo sapiens чи 200 мянга гэхэд 120 сая гэдэг чи юу вэ тий? Одоо нэг аава гэдэг шиг. Шавь судлаачд энэ амьтныг бусад шоргоолжноос бүр огт өөр ааш арналтайг нь харгалзаад тэгэд хамгийн гол нь баг тунгалаг гэмээр өрмөж шаргалж үснээс нь болоод ангаргийн шоргоолж нэрлсэн. Тэгэхээр латинээр нь Martialis Eurica. Martialis гэдэг бол тий ангаргийн Eurica гэдэг бол Архимедийн алдарт оллоо гэсэн үг. Тэгэхээр энэ нэрийг хэн өгсөн гэхээр Ant-Man буюу шоргоолжин хүн гэдэг хочтой эрдэмтэн өгсөн. Тийм эрдэмтэн байт юм. Америк нэрт эрдэмтэн үйлсэн. За тэгэхээр иймэрхүү ер нь өрмөц содон амьтан олоход өнөө цагт их хэцүү. Яг л маш олон амьтдыг олцоод байна шүү дээ. Тэгээд ийм өрмөцийг олно гэдэг чинь хэцүү учраас энэ шин зүйлийн шоргоолжинд өрмөц гоё нэр өгье гэдэг. Тэгээд нэр өгсөн ба. Үнэхээр өрмөц нэр байна. За тэгэхээр ангаргийн шоргоолж дэлхийд дээр 120 сая жилийн турш хувьсан өөрчлөгдөж оршин байсан гэх бөгөөд ойролцоогоор 3 мм урт жижигхэн юм тийм үү. Гэхдээ нүдгүй амьтан ба. За одоо хэдүүлээ өмнөх дугаар дээр тий дум буюу одоо юу лээ? Гэлцгаа бий. Тий эмгэн хувцсны талаар ярьж ирснийг санаж байгаа бол тэнд нэг агуун гүнээс ямар амьтаа оллоо? Тунгалаг гэмээр биетэй. Гэхдээ нүдгүй нэг амьтаа олсон тийм үү. Тэгэхээр энэ шоргоолж хаана исэн бэ? Харанх үед. Яг үнэ. Тэгэхээр хөрсний өнгөн хэсэгт нүх малтан амьдардаг байсан. Тийм учраас энэ нүдгүй гэсэн үг. Тэгээд ийм тунгалан биетэй. Тэгэхээр амьтдын нэг онцлог байгааз. Тийм бай. Нийтлэг шинж байгаад ш далай орол ийж бай. Бүр шувуу хөхтөн амьтан өөр юу ч үдийн ийм амьтан хүртэл нэг ижил төстэй цаг гарт очихаараа ижил төстэй биетэй болдог. Жишээ нь шуунаас
оцсон шүү. Хөхтэй амьтдаас далайн хав гэдэг ч юм ингээд харахад нэг погдгор тий. Тэгэхээр яг энтэй их төстэй гоц ямар амьтан байх намайг. Энэ бүр тунгалаг болох юм байна л та цааш тавирна тий бараг гарч ирэхгүй. За тэгэхээр одоогоор ангаргийн шороочны яг 3 дид зүйл олцоод байгаа юм байна. Тэгээд эхний хоёрыг нь яг 2000 онд алсан бол одоо 3 дахь нь болохоор Америкийн нэг Техас их сургуулийн ердийн нэг оюутан зэ. Тэнд яваад Амазоны их ширэнгэд байд. Тэнд явжгаад 2003 онд алсан ба. Ингээ 3 зүйлтэй одоогоор. Сүүлд олцсон тэр дид зүйлийнх нь ажилчин шоргоолчнууд нь нөгөө хоёроос илүү урт мөчтэй бас тэмтрүүлтэйсэн. Нөгөөдүүл нь тэмтрүүлгүй гэсэн. Сони юм тий. Одоо бидний мэддэг шоргоолцноос шал өөр болчихж штэ. Газар дор байхаараа шоргоолж ямар болдгийг одоо бодож жишээг харж байна. Тэр зурган дээр харахгүй нүдгүү баст. Тэгээ тунгалаг бийт. Харин толгойд тархин жоох өөр ч юм аа. Нөгөө юм хавчаар нөгөө ам нь тий. Энэ тэр айгуу тийм зөөлөн тэмтрүүл марк юм болцсон шүү дээ. За одоо нэг өөр амьтан ба. Хунест авраг загас гэдэг нэртэй. Энэ болохоор 150 сая жилийн настай. Нөгөө шороочноос урт. Амьд чулууцсан яс гэдэг нэг ойлголт байд. Ер нь бол тэрнгээр бараг тусдаа дугаарч хиймээр юм шиг байна да. Амьд чулууцсан яс гэдэг нь эволюцид ордог. Бүр хэдэн зуун сая жилийн өмнө яг үүссэн тэр яг хിവэрэ байгаад байдаг тийм амьдтыг амьд чулууцсан яс гэж нэрлэдэг байхгүй. Тэрийг бараг энэ үгийг дайрун гаргаж ирсэн. Амьд мөртлөө чулууцсан яс гэдэг утгатай. За ойлголоо. Тэгэхээр хувьсаж тойрохгүй тэр чулуус шиг л үлдсэн юм биш үү? Тэгсэн мөртлөө амьд байгаад байдаг. Яг ийм ойлголтод багтах загас юм. Амьтан судлаачдын тооцоогоор ойролцоогоор 150 сая жилийн хувьслын түүхтэй гэдэг байхгүй. Энэ хувьслын түүхэндээ гэтээ бараг өөрчлөгдөв гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгсэн энийг 1880-ад онд Токиогийн сурвалж багшилж байсан Герман эрдэмтэн Людвиг Додерле гэдэг эрдэмтэн шинжлэх ухаанд бүртгэсэн ба. 1880 онд одоогоос 146 жилийн өмнө. Тэгсэн чинь гэхдээ яг биетээр хизээ барьж авсан гэж дөнгөж 2009 онд. Энэ хугацаанд тэр эрдэмтэн Додерле энэ шинжлэх ухаанд бүртгэсэн байсан тэр хүн л өөрөө харсан байсан. Гэхдээ шинжлэх ухаанд бүртгэсэн гэсэн өөр хин ч нэг баталж чадахгүй байсан. Ховор юм байна. Тэгэхээр чин 120-30 жилийн дараа энийг яг жинхнээс байдаг юм байна. Энэ Додерле гэдэг эрдэмтний зөв юм байна гэдэг барьсан байгаа шүү дээ. Гайхалтай. Тэр хүртэл одоо тэр хүнд хэдэн итгэж хэдэн итгээгүй бол тэ яг ийм юм биелжгээр маш гайхалтай. Тий, нэрт эрдэмтэн учраас бол итгэж байгаа юм л да. Мэдээж одоо Чарльз Дарвин би нэг ийм харлаг үл бид нар бүгд нэр л итгэж шүү дээ. Гэдэг шиг л байхгүй тий. Тий. Энэ Хунест авраг загас нь дунджаар 1.5 м урттай байна. 2009 онд Японы эргээс олж барьж авсан юм байна ямарсан нэгийг. Ганцхан л барьсан. Одоо ихэж бас бариаг ба. Тэгсэн чинь яг тэр 1880 онд яг бүртгэсэнтэй яг адилхан байна гинэ. Яасан гэхээр ингээд за бид нар 32 цагаан шүттэй. За одоо ч орчин үед 28 болчлаа л дээ юм бол. Тий. Ахуулж угсаар хэдний 20 үлдсэн үг. За тэд нар ингээд нэг 25 игнэ бүхий. Игнэ заяа. 25. За тэр нь 25 шүд гэдээ ойлгож. Гэхдээ нэг шүдэн дотроо зүү шиг нарийнхан 300 орчим шүттэй. Тэгэхээр 25-га тэрийг өржүүл. Хэдэн мянган юм зүү шиг нарийнхан шүттэй. Амар харагдана. Тэ. Энэ ойрын төрлийн махчин загснуудынхтай харьцуулахад хайвгүй тийм том амтай байгаа. За тэгээд дээдл нь 3.5 жил насалдаг болов уу гэж. Одоо дандаа ингэдэг болов тэгдэг болов гэдэг юм ярина энэ амьтан дээр. Яг маш ховор учраас. Гэхдээ богино ч байхтай загас юм чинь бас тиймэрхүү. Далайн тэнгисийн гүний хүнд амьдардаг. Бараг ёроолзон шахам нутагладаг. Тэг яаж тэгдэм болохоор эрдэмтэд болохоор энэ илгэн их нүүрс төрөгч их агуулсан байдаг болохоор ингэж амьдарч чаддаг байхаа гэж. Тэгээ би энэний тайлбарыг бол мэдэхгүй. Энэ миний мэдлэг хүрхгүй л. За одоо дулам буюу авраг загас байж та бид нар мэддэг ахгүй л. Ердийн махчин загас шиг гэхээсээ илүү могоо загас шиг харагддаг. Могоотой төстэй хөдөлгөөнтэй ийм Хунест загасны эм нь ямарсан иргэнээсээ биеэр том гэдгийг мэдээд. Зарим судлаачдын таамаглагаар бүх махчин загас дотроо энэ Хунест авраг загасны эм нь хамгийн удаан үр төлөө тээдэг байх магадaltaй гэж. Гэтэ энэ таамаг үнэн бол галзуурмаар. Амьдралын нас нь 3.5 жил гэсэн тийм үү? Тэгэхээр энд нэг логикийн зөрчил үүснэ. Үр төлөө өөрөө 3.5 жил тээдэг байх гэдэг байгаа. Тэгэхээр заанаас удаан, халимнаас удаан гэсэн үг. Тэгэхээр насан туршдаа одоо техникчтэй ер нь санаа тий гарах юм байна. Тэгэхээр энд нэг бид нар логикийн зөрчил байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эрдэмтэд өөртөө санал хуваагдсан гэсэн үг. Энэ нас нь өөрөө
Нэг бол буруу, нэг бол зөв. Эсвэл тэр үртлөө тэгж удаан тэгдэг, нэг бол буруу, нэг бол зөв болчиход байгаа юм. Ингээд яагаад ингээд вэ гэхээр хүний нүдэнд өртөх нь бүр үнэхээр ховор. Тэгээ энэ амьтныг бүрэн дүүрэн судлах боломж өнөөч хомс байгаа. Ингээд зүгээр ямар ч хэсэн нэг барьсан энэ яста эртний амьтан байна гэж тэгэл орхицсан ба. За дараах нь нэг сам хорхоо байгаа. Гэтэ сам хорхоо чи янз бүр. Би гэтэ сам хорхоогийн нэг гайхамшигтай чанарыг хэлчихэд яг энэ сам хорхоор орсон их гоё санагдчих магадгүй. Тэртээ нэг олон жилийн өмнө, олон 10 жилийн өмнө окторгон уудмаар аялсан нэг сансрын нисгчд их дэлхийд иргэн ирсэн. Гэвч тэд ийм юр бусын аялд орсноо өөрсдөө ч мэдээгүй. Хөлгийн бүхийг дотор тухайлан байрлуулсан ингээд жижигхэн хоргон дотор тэд нар бүх гэгч нь унцаар агаал ирсэн. Аялын зохион байгуулагчд болохоор хэвтрийг нь засаж зөөвөрлөг бол тэд магадгүй тэндээ 10,000 жил ч унтах байсан. Тэд яахын аргагүй жир бус амьд байсан. Тэгээд дээрх аяллаас 2-7 хоногийн дараа тэд мөнөөх хоргоноосоо тэгээд дараа нь өөрсдийнх нь тэр биеийг нь бүрсэн хальсан бүрхүүлээсээ гараад зүгээр яргаа загас шиг ягаан өнгөтэй 3 нүдтэй 11 хос буюу 22 хүлтэй тийм бие гүйтсэн усны аратан болж хуурсан ба. Энэ бол 1972 онд болсон явдал. Хүн төрлөختөн тий 6 удаагийн аяллаараа сарсан дээр гიშгэлээ шүү дээ. Тэрний нэгэн дээр нь энэ сони амьтдыг туршиж авч явсан. Энэ болохоор Тэнгисийн сармагчин гэж нэртэй давс тусны сам орхоо байхгүй. Тэднийг хатааж, шатааж, цэвэр спиртэнд уусгах гээд хүчил төршгүй орчин маш удаан байлгаад тэгээд тэр сансрын яг ингээд сарн дээр ингэж тавьж агаад нарны гэрэлд хит ягаан туяагаар ингээд мэдгүй хортой цацрагаар шараад бүр Цельсийн 105 градусд ингээд буцалгаад атомч хөдөлгөөн болдог тэр нэг хасах 273 градус байж та сансрын тэр хүүтэнд ингэж байлгаад хитэн өдрөөр нь тэгээ тисээд гарцсан. Тий. Энэ гомбо шанга орхоо өгсөн биш зү? Зөв. Шанга орхоо л шүү дээ. Мэдэн шүү дээ. Байж. Гэтэ сая бол давс тусны сам орхоо гэдэг сам орхоог ярьж. Тэгэхээр сам орхоо өөрөө тийм ич идэм байхгүй. Тэгэхээр яг одоо танилцуулах гэж байгаа болохоор шанга орхоо гэж харж штэ. Энэ болохоор тах хэлбэрт сам орхоо гэдэг нэртэй. Тах хэлбэрт. Яг тах шиг хэлбэртэй бастай. Тийм байна. Яг морины тах шиг. Энэ бол 200 сая жилийн настай. Тий. Үүсэл гарлал нь бүр үлэг гүрэл үед хамаарна. Тэгээд тэр үеэс өнөө хүртэл тесэж үлдсэн сам орхоо нэгзүүлэх гэсэн үг. 1955 онд судлаачдын гарт анхад орж ирж. Тэгэхээр бас саяхан бас 70 жил юм. Тэгээд шинжлэх ухаанд бүртгэгдээд за энэ дунджаар нэг 4-6 мм урттай энэ өчүүхэн жижиг амьтан ямар ч орчин нөхцөлд амьд үлдэх чадварынхаа хүчинд тэгэхээр 200 сая жилийн турш бараг огт өөрчлөгдөхгүйгээр орчин цагтаа золгосон гэсэн үг. Харин би шангаар хог ер нь дандаа гайхдаг байсан. Одоо тэг гэрийн гадаа тэр хөдөө мөдөө ер нь хаана л бол хаана шалбаг тогтоол хэд хоноход үүсчдэг те хаанаасаа гараад ирвэ гэвэр. Тэгэхээр сам орхоо ер нь тийм зэвэн л дээ. За судлаач тэгэхээр энэ тах хэлбэр сам орхоо өндгийг нь хатаасан ба. Олон жилийн дараа шүү. Ингээд зүгээр норгож үтсэн байхгүй. Тэгсэн чинь өнөөх өндөг чинь зүгээр л ам ороод нас бий гүйцлээ ингээд хэдэн жил амьдэрсэн ба. Тэгтэл бүр түрүүний давс тусны сармагчин гэдэг тэр сам орхоо штэ. Тэгсэн чинь нэг уурхай байсан байхгүй. Уул уурхайн ажилчид нэг ингээд уурхай олборлол хийжсэн чинь Америкийн нэгэн улсад. Тэгсэн чинь ингээд нэг жижигхэн бор ингээд бөөн жижигхэн ингээд асар том өндөгний тийм уурхай олчихгүй. Амьтны уурхай гэсэн. Тэгэхээр н амьтан судлаачдыг авчираад зохих хүмүүсийг авчираад тэгээ нөгөөдүүл нь ингээд яасан чинь за энэ багада 15,000 жил өндөг хэвээрэн гэсэн үг. Ингээд өндөг. Тэгэхээр н тэдрийг ингээд ус хийгээд яасан чинь бүгд амьлцаахгүй. Тэгэхээр нөгөө хоёлаа түрүүчийн сэдв дээр бас ярьжсэн. Тийм бит. Тий өөрийгөө одоо тэр үхсэн мэт болгодог. Тий. Тэгэхээр сам орхоо амир оз. Түр үхэж чаддаг тий. Тий. Нөгөө зохистой цаг хугацаа хүлээдэг гэсэн үг. Энэ бол ер нь гайхалтай чадвар тий. Аюул ирэхэд зүгээр ингээд төр зогсчих нь шүү дээ амьдралаа. Тэгэхээр энэ шидэд хүчнийх нь нууцыг одоо хүртэл эрдэмт олоог байгаа шүү дээ. Хэрэв олчих юм бол бид нар бас тий хэдэн мянган жил амьдрах боломжтой бол. Солир молрыг даваа гарчхаар байгаа байхгүй тий ерөн санаа. Одоогоор юм тах хэлбэртэй сам орхоо нь 9 дид зүйл олдоод байгаа юм байна.
Тэрний хамгийн жижиг нь 2 мм урттай жижиг юм байна. Олонх нь мэдээж нөгөө самарх учраас 3 нүдтэй, нуруунд дээр асуураа олон тэмтрүүлтэй 40-оос 70 хэсэгт хуваагдах тийм бие нарийн бүтцтэй. Тэгээ далайн 1500 м ба түүнээс доош гүнд амьдардаг юм байна. Энэ бол 1500. аимшигтай тэр даралт игдэснэ гэдэг чинь. Гон 3 нүдтэй байдаг нас юу вэ те? Тийм самарх чинь 3 нүдтэй шүү дээ. Оо. Анзаарч За дараах нь сая өчүүгэн жижиг амьт ярьсан бол одоо том амьтэр энэ минийг эздэг, саяных эздэг. За 200 сая жил болж байгаа. Монгол улсын дархан цаастай амьтан болох хилэм. Хилэм их урт настай амьтан байна шүү дээ. Ер нь яс загсны бүлд хамаарна энэ. Тэгээ хамгийн эртний түүхтэй амьтан байгаа гэсэн. 200 гаруй сая жилийн өмнө яг одоогийн дүр байдлаа олсон энэ загсны хамгийн эртний чулуутсан үлдэгдэл нь Цэрдийн галбын хожим үед хамаарж байгаа. Тэгэд яг энэ мэтэр мэддэг байна шүү дээ. Тэ? Тэгэнгүүт ингээл ямар нэгэн одоо маа палеонтологч ингээл лисмис ингээл нөгөө багсаа ингээ барьсан нэг ингээ ясмаас ингээ юу яж байгаа нь шүү дээ. Тийм шороо гэж хэв мэ болно шүү. Тэгэнгүүт яг нэг юм болох нь шүү дээ нэг. Тийм. Тэгсэн чинь яг өнөөгийн хилэм заагстай яг л адилхан л байгаа байхгүй. Эн чинь тэгвэл одоо хүртэл хувьч өөрчлөгдөөгөө тэгээ амьд чулууцсан яснууд юм байна шүү дээ. Тэр нэр дээмэнд хамаарах юм байна шүү гэж мэддэг байхгүй. Тэгэхээр Евраз, Хойд Америкийн нутгаар элбэг тарах хэвээр хилэм нь мөн Хойд Америкийн хамгийн том цэнгэг усны мөн загас юм байна. Дунджаар 2 м урт. 200-аас бүр 600 кг хүртэл жин татна. Тийм үү. Тий. Хилэм чинь манай тул молоос хамаагүй том шүү дээ. Ер нь харахад нэг акур шиг шүү дээ. Яг харахад бие минь бол тийм царай мөрөө өрмөц юм аа. тий. Гэхдээ шүдгүй байхгүй. Айгу аюултай царайтай юм шүү дээ өгнө. Хамгийн гол нь энэ эртний энэ сайхан амьтны олон хэдий зүйл харамстай нь орчны бохирдол эсвэл төрсийг хэтрүүлэн одоо хэрэгэлдэг тэр нөө төрсийг хэтрүүлэн хураах энэ хүний буруудаа үйл ажиллагаа зэрэгс болж нэг ховор болоод устж үгүй болох гэдэг. Тийм учраас Монгол улсад чи дархан цаастай болсон шүү дээ улаан намд орсон. За. Мэдчихэ. Дэлхийд дээрх бүх хилэмний бүр 85% нь эрсдэлтэй бүс нутгуудаар нутгалж байгаа гэдэг олон улс байгаль хамгаалах холбооны судалгаа байд. Хилэм загасны нийт 27 зүйл байгаа. Олонх нь дунджаар бүр 50 наслна. Тэгээ 20 хүрээд дүрсээ шахна. Могоор хүү биетэй бүндгэр дүү хушуутай гол хүнс нь зөөлөн нэлцгаа битэн. Яагаад? Шүдгөө. Yes. За энэ бол 200 сая жил. За одоо 360 сая жил рүү орно. Целикант гэж загас байгаа. Латин нэр нь Actinista гэдэг. Actinistia гэдэг. Энэ целикант гэдэг нэр нь хөндөй нуруу гэсэн утгатай грек үг. Дээд үг нь бүр 360-аас 410 сая жилийн өмнө үүссэн гэдэг энэ загсыг анх 1938 онд Өмнөд Африкийн мөнх найрамд улсын нутгаас барьж илрүүлсэн байна. Хөхтөн амьтад бүр сургаггүй байхад энэ амьтад амьдарч ирсэн амьтан байх нь шүү дээ. Амьтад бол одоо энд орохгүй шүү дээ ер нь. Тий. Хөхтөн амьтан бол ер нь залуу амьтад. Тий эдгээр чинь бүр маш эртний. Одоо 2 зүйлийн целикант олцсон юм байна. Нэг нь болохоор Африкийн нөгөөх нь Индонезийн целикант юм байна. Энэ загас нэгэн цагт далай тэнгисийг бүр эзэгэн жасан юм байна. Чихэндээ хүртэл сэлүүртэй. Тийм болохоор загасны бүх төр зүйлээс өнөө үед одоо хүрсэн цорын ганц төлөөлөгч мөн чихэндээ хүртэл ингээд сэлүүртэйгээрээ. Тэгэхээр өөр целикантаас өөр чихэндээ сэлүүртэй юмтай байхгүй нь шүү дээ. Дунджаар 60 насалтай юм байна. Тэгээ целикантын чихний гиз хавьд нь тэр нөгөө үүссэн бүрэлддэг сэлүүр нь биеийг нь битүү бүрхэн сүүлнийх нь адагт хөл мэт унждаг онцлогтой юм байна. Энэ зурган дээр харагдаж байна нэр нь. Энэ сэлэг хөдөлгөөнийг хатиртай морных шиг харагдуулдаг гинэ. Уг загасны бусад онцгой шинжээс нэрлэх юм бол том олз барихтан зөгцсөн нугас шиг тийм үетэй гавлын яс. Зөвхөн устж үгүй бас эртний загаснууд байсан зузаан хайрс. Мөн бусад амьтны хөдөлгөөнийг мэдрэхтэн зориулагдсан хушуун дээрх нэг илүү эргэтэн. Мөн тархиных нь ердөө 1.5% л идэвхтэй байдаг зэргийг дурсаж болно гинэ. Целикантын дундаж энэ 90 кг. Тэгээ урт нь дунджаар загас шүү дээ. Урт нь дунджаар бүр 2 м. Гол хүнс нь мөн л хөвгч бичил амьтад нэлцгаа битэн могоо заасан байна. Далай тэнгисийн 700 хүртэлх метрийн гүнд амьдардаг целикантыг нэн ховор болон устж тун болцшгүй амьтдыг одоо хамгаалах олон улсын хуулиар хамгаалдаг юм байна. За одоо 445 сая жил. Сонирхолтой нь ингээд ууршлаад гар. Тий. Сонирхолтой. За одоо ахаад тахан хэлбэрт гэхдээ хавч. Тэгэхээр бид нар шангаа орох гэхээр
тахан хэлбэрт хавч байд юм байна, тахан хэлбэрт самархай байд юм байна. Эсвэл бас мэлхийний юу чинь хүртэл ингээд нэг харахад хальт шангаорхоо шиг штэ. Тэр бид нар бүгдийн нөгөө шангаорхоо гэж нөгөө зүгээр нэг нэрээр нэрлэдэг байна штэ. Тиймэрхүү юм атараа тий. За энэ тахан хэлбэрт хавчвал дэлхийн бүх далай одоо тэг гүйлхэн хэсэгт элбэг таард юм байна. Гэхдээ тахан хэлбэрт хавч гэдэг нэртэй ч гэсэн энэ сам хорхойч хавч хэлбэрт нь ч биш. Харин Хавчиг биш үү? Ааз хилэнцэд хорхойн торон хэлбэртний анги хүрээнд багтдаг юм байна. Хувьслийнхаа явцад хатуу хоёг урт зүйл сэр нурууга гээгээгүй 10 хөлтэй энэ амтан биеийнх нь энэ тэнд байх 9 нүцтэй. Энэ дасан зохицох бие хамгаалах нь гол нууц болов уу гэж судлаач үзээ та. Ингэж урт наслсан. Ясан аалзан тий. Тэ. Тахан хэлбэрт хавчин мөн хит ягаан туяг маш сайн мэдэрдэг цөөх амтны нэг гинэ. Эртний амтны эмийнх нь биеийн урт болохоор 46-аас 48 см. За чи гараа ингэ. Ийм том гэсэн үг. Тэгэхээр ийм том аалз байна гэдэг ингээд бүрхүүлтэй. Энэ доороос нарах юм бол амар шүү дээ. Надад тэр зургийг яг одоо алга амар шигтэй харагдана. Тийм тийм. Яг 10 хөлтэй юм чинь. За 90 нь болохоор арай жижигэн 36-аас 38 см гинэ. Гэтэ жин 1-ээс 4.5 кг. Гэл нь ер нь нэг хүүхд төрдөг нэг тийм том л гэсэн үг юм байна шүү дээ. Харин тийм. Дундаж насны мэдээж том биетэй юм чинь бас шүү дээ. 20 настай юм. Хойд болон Төв Америк зүүн өмнөд Азийн тэр эрэг хаваар илүү өргөнд харах хэвээр тахан хэлбэрт хавч хэдий аюултай харагдаг ч гэсэн маш гэмгүй амтан гинэ. Өөх хөрхтэй. Юу ч хатгаж мэдхээр санагддаг тэр урт сүүл нь яг үнэ эрэхтэй хуйгин дээрээ тогтож дээшээ харсан үед нь тэнцвэр болж эргээ зүй байралд орохт нь туслана. Өөр ямар ч үүрэггүй гинэ. Тэр чинь нэг амар харагдана. Тий. Тахан хэлбэртний гол дайс нь өндгөөр хоолдог. Яг энэ тахан хэлбэртний хавчны өөрийнх нь өндгөөр нь хоолдог тийм шууд байд юм байна. Учир нь өндгөө эрэг дээр ил гаргаж ирээд 2-7 хоног орчим дарддаг нь усны зэрлэг шууд зарим нэг зүйлийн хөвлөөр явах одоо бэлэн идэж болд юм байна. За нэгэн сонирхолтой баримт дуртахад 9 нүцтэй энэ амтныг олон загвар жишээнийх нь нэг болгосон Америк эрдэмтэн Халден Кефер Хартлен гэдэг нөхөр харааны физик мэдрэлийн механизмыг тайлсан судалгааныхаа ажлаар 1967 онд анагаах ухааны Нобелийн шагнал авсан. Юу харагнэ? За ихад хэлье. Энэ 9 нүдтэй энэ амтныг судалсаар байгаад бүр яг ингээд энэ амтны тэр нүднийх нь жишгээр ингэж загвар болгож байгаад нэг нээлт хийхгүй Халден Кефер Хартлен гэдэг. Энэ болохоор харааны физик мэдрэлийн механизмыг тайлсан судалгааны ажлаараа 1967 онд Нобелийн шагнал авсан байх нэ. Харааны механизмыг тайлсан шүү дээ. Гоё гоц. Гоё юм байна. Би өстэй тийм шангаа орхог зүгээр жижигхэн нөө манай орны гэдэг шиг тийм шангаа хурд сүлжсэн чи юу вэ энэ ч одоо бүр өстэй янз бүр идэм шүү дээ. Гоё гоц. Ингээд энэ амтэн. Аха. Тэгээд Нобелийн шагнал авсан байх нэр. Тийм бай. Энд тэнд харуул бас танихаар л боллоо тий. За хамтаа ярьж замархаа байна гэдэг. За хоёлаа Бацайгаа рекламд. За тэгээ манай нэвтрүүлгийн хамтраа ирэх чаа Заяа спортч байгаа. Тэгэхээр та бүхэн сайн мэдэх манай одоо спортын тайлбарлагч Заяагийн манай ажилладаг дэлгүүрээ. Тэгээд Заяа маань бол одоо хамгийн сайн спортыг мэддэг бас тэ хүний нэг гэж хэлж болно. За тийм ч болохоор тэр одоо энэ спортын загварууд ямар пүүз, гутал, хувц, судар аятайхан байдгийн, ямар витамин тэ нэмэлт бүтээгдэхүүн аятайхан байдгийн бүгдийг бас ойроос харж байгаа хүн болов уу гэж бодож байна. Тэгэхээр би бол Заяагийн сонголтонд огтхон ч хэрэгэлцэхгүй байна. Тэгэхээр Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face гэдэг одоо спорт илаглаг брэндүүд байдаг шүү дээ. Дэлхийн шилдэг брэндүүдийн бүхий л ер нь өдөр тутмын гутал, хувц хэрэглүүдийг хамгийн хямд үнээр та бүхэндээ санал болгодог юм дэлгүүр байгаа. За тэгээ бараанууд нь бол Америк бол Англиас орж ирэх баталгаатай оригинал юм хувцас байдгаа. Тэгээд хаяг нь Новитол жошт буудлын зүүн урд Муйсын 4-р байрлал эргээ зам дагуу Заяа Спорт Shop гэдэг байгаа. Facebook-оор нараа тарчвал бас их амар. За Заяа Sport Shop гэдэг бичгэн. За холбогдох хүчний дугаар нь 88 тэгтэг 91 92 гэсэн дугаар байна. Манай од мөндрийнхэн ч бас их хөвшлүүлдэгтэй тий. Тийм би Заяагаас чинь 3 бүз авч чадсан шүү дээ. Болно шүү дээ. Нэг нь бүр аавдаг гэсэн. Манай аав чинь 85 настай шүү дээ. Аав ээрж ордог өмсдөг газтай. Ямар гоё. Тасаг гарч лах харагч. Хастай хүнд гуталч аягүй чухал ахгүй тий зөөлхөн эвтэй. За хамгийн эртний амьтад. За одоо 500 сая жил рүү орно. Юу ч хэрэг үлэг гүрлээс өгнө гэсэн үг одоо. Наутилид гэдэг. Энэ нэлцгаа биетний төрөлд багтах энэ амьтны нэр грекээр далайчин гэсэн утгатай. Үлэг гүрлээс ч өмнө буюу одоогоос 500 сая орчим жилийн өмнө үүссэн бий болоод түүнээс хойш бараг өөрчлөгдөг. Энэ наутилидийн 6 дэд зүйл яг өдгөө Андаман,
Фижи, Австралийн их шүүрэн хаа зэрэг тэр одоо нэг бүс нутагт элбэг тарах хэрэгтэй. Яа, одоо хүртэл байдаг тий. Элбэг. Ааха. Далай мөгөөрстэй ойрын төрөл юм байна. Далай мөгөөрс буюу бид нар тий jellyfish залхаг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ амьтан олон давхар сувгчлсан хуягтай болохоор зарим нь 8-aalтай төстэй харагддаг юм байна. Ам нь мөн 100 орчим тэмтрүүлтэй. Хуяг дээр булчинлаг гуурсан бүрхүүлтэй нь биеэ хамгаалахад нь их голлох үүрэг гүйцэтгэдэг юм байна. Судлаачдын үздэгээр энэ мэт биеийн онцлогоос нь гадна тэр далайн ёроолоос хичнээн дээш гарсан ч гэсэн уугуул төрлөх орчноос хичнээн холдсон ч гэсэн бид нь өөрсдөө огт гардаггүй онцгой чадварын хүчинд навтилид усаж мөхөлгөө өдийг хүрсэн гэж байна. Навтилид бол дунджаар нэг 20-25 см. За нэг төө тийм үү. Хуйг нь цайвар шаргал, улбар шар, бүр дахин ирээ өнгөтөж байт юм байна. Жилд ганц л удаа үржилт орно. Ингээд бэлгийн хавтлан гэхдээ 30 цаг үргэлжилдэг. Оо бүтэг. Нэг мөсөн устай байна л да. Нэг гарт одоо хүний гарт орж судлагдсан бүх навтилидийн 80 шахам хувь нь эрэгтэй идэх хамгийн сонин. Үүний учрыг эрдэмтэд одоо хүртэл тайлаг. Яагаад? Им байхгүй мөхөөс байгаад байна тийм байгаад байдаг. Зэрэг. Одоо энийг бас нууцын тайлжуул тийм анхан их том шагнал авах нэрт хүүхд багч сонсч ивэл. Тэг эрчүүд нөгөө дэмий тэнэд гадуур яваад баригддаг юм болоо. Магадгүй тий. За одоо 555 сая. 550 сая. Энэ бол 550 сая. Тий, саяг 500 байсан шүү дээ. Одоо 50 саяар үргэлжлэн бүр. Энэ бол далайн залхаг. Jellyfish. За дэлхийн бүх далайд тархан нутгалдаг энэ шүхрэн бүрхүүлд далайн залхаг бол одоо Цинидarea ч гэдэг юм уу. Энэ амьтны аймагт багтжаа. Нийт 11,000 төрөл зүйлтэй энэ аймаг нэлцгай битнүүцэд хамаарх хамгийн эртний чулууц зөвлөдөл бүр 580 сая жилийн тэртэж хамаарчсан ба. Тэднээс шүхрэн бүрхүүлд далайн залхаг буюу Scyphzoa Scyphzoa ч юм уу яаж уншдаг юм бол энэ амьтны хүрээнд багтах нэлцгай бит нь олон эрхтэнтэй. Одоо хүртэл оршин байгаа дэлхий дээр хамгийн эртний амьт юм байна. Далайн мөгөөс буюу залхаг нь уурах тарихгүй, мэдрэлийн системгүй. Олон янзын өнгө зүс хэлбэр хэмжээтэй ч гэсэн бүгд биеийнх нь 98% нь ус байдаг. 98 хүртэл хувь нь ус. Энд чинь угаасаа тийм учраас нэг тунгалаг калори чиглэм яваад байгаа шүү дээ. 98% нь ус гэдэг чи юу вэ те? 2% зүгээр арьс юм биш үү те? 2% нь тэр одоо бид нар харагдаад байгаа тэр нэг юмнууд нь л баггүй тий. Тийм 100% ус уйлын ч харагдахгүй шүү дээ. Тий. Далайн залхагын олон зүйл мөн эсэн мэнд үлдэхийн тулд ижил төрлөө эддгээр эжилдэг. Тэгэхээр би бинийг эддэг. Одоо чинь jellyfish box үл ямар нэртэй л англиараа хайрцаг хэлбэрт залхаг гэж нэрлэе л да. Тэгэхэд 5,000 гаруй хатуурт тест шүү дээ. Тэр бол дэлхийн хамгийн хортой амьтны нэг шүү дээ. Тийм газар хүн усан сэлмэлэх юм бол зүр будаагаар ярина. Далайн игэл залхагыг дунджаар 3-6 сарын настай. Ямар ч температурын усанд амьд үлдэх чадвартай. Харин зарим зүйл нь биеэ эсийн төвшөнд хуургаж эсвэл эд эрхтнээ шинчилж хэдэн мянган жил амьдрах боломжтой. Эд эрхтнээ шинжилээд байх юм байна тий. Зарим нь мөнх амьдралтай ч гэдэг чинь зарим. Тий. Далаангүй усын даг нөгөө ариал дээр шулмсан ийм амтан байдаг шүү дээ тий. Яг хэдэн мянган жил гээд жоохон сэтгэл хөдлөлчлээ. Ер нь бол хамгийн урт настай амтан гэдэг нэг 450 жил мэл дээр энэ jellyfish явж байгаа. Тий. Хамгийн урт настай гэхэр л ер нь jellyfish явж байгаа. Маш энгийн тогтолцоотой л байгаа юм л да тий. Ясгүй тий. Мөн олонх нь ганц нэгээр амьдрахыг илүүд үздэг зожиг гэдгээр ойролцоо зүйлийн бусад нэлцгай биднес их ялгаатай. Гол хүнс нь болох жижиг загас сам орхой хавар зүйдэл эдэрч тижэл ирэлт гарч олноороо цуглардаг юм байна. Сонирхолтой хамгийн жижиг далайн залхаг ердөө 0.5 мм. Тэр миллиметрийн 2 дугаар. Тэгтэл хамгийн том нь бараг 2 м хүртэл өсөж томордог. Яа 2 м-тэй тааруул бас эвгүй юм байна тий. Хумаад идчихэр л. Гэтэ ингээ харсан чи ямар сонин бүгдээрээ мөөх шиг юм тий. Яг ингээ томоос холоос харуул. За одоо хамгийн эртний амтан 580 сая жил. Энэ бол далайн хөвөн. Бүх амьд организмын хамгийн сүүлийн өндөр дээд ганц үгээс хамгийн түрүүнд салж өгсөн гэдэг. Тэгэхээр бүх амьтныг ингээд яваадах юм бол нэг өвөг дээдс дээр очино да. Тэрнээс тэгэхээр хамгийн түрүүнд салж өгсөн амьтны энэ.
Тусдаа гарсан юм биш үү төрүүлээд. Төрүүлээд одоо ууган хүү гэсэн үг. Тий. Ер нь бол. Мундаг юм тий. Тусдаа амьдарчгаар байна шүү дээ. За ингээд 580 тий 580 сая анх үүсэн бүрэлдэхүүн далайн хөвн хэдий усны ургамал шиг харагдана. Энэ юм уу? Тий. Үнэн хэрэгтээ биеийн битүү бүргсэн нүг сүгээр шүүгдэх далайн уснаас хүчил төрөгч аванд хичээгддэг олон эст организм буюу ийм бүлэг амьт юм байна. 5000 орчим зүйлийн далайн хүн байдгаас олонх нь 8800 м хүртэлх гүнд утгагүй гүнд далайн ёроолд ингээд хадагдцсан бүр бие биетэйгээ нэгдэн нийснээр байрнаас огт хөдөлдөг. Тийм, далайн ер нь нэлээд гүндэл тий. Баг хамгийн дөө гүндэл байдаг. Хамгийн гүн тий. Дэлхийн хамгийн гүн чинь 11035 байхгүй. Марианы хонгор 11035. Тэгэхээр чинь 8800 үзэж чинь баг хамгийн гүнд нь очсон байна. Эверестийг доош нь харилцсан юм шиг. Тий, 8848 шүү тий. Мэдлэгтэй үнтэй ярих чи ясахгүй юм. За. Далайн хөвөн дотор эргэтэн тэмтрүүлгүй эргэтэн байхгүй, тэмтрүүл байхгүй, уураг тарих толгой байхгүй. Хэдий тийм ч гэсэн эс нь үгсэн юм уу гэмтэж бирт энэ чинь хүний эс ингээд үхэн эсвэл гэмтэн штэ. Гэхдээ үүнийг ахаал ургуулад ах чадвартай. Үүнээс нь бол судлаач далайн хүн баг 200 жил амьдрах чадвартай. Эсвэл бүр зарим зүйл нь 5000 жилийн настай ч гэж таамаглаад. Энэ чинь хит гүнд болохоор бас мэдгүй юм л дээ. Том жижиг сүвэн мөн далайн олон жилиг амьтанд орох тийм орон болдог. Тэгэхээр өөрөө амьтан байж бас амьтны гэр болдог байна. За бид нар ч адилхан дээ тий. Нэгдүг амьтын биен дээр явж л байгаа юм. Тийм тий. Далайн амьтад бас тэгдэг шүү тий. Нэг нэгэндээ нүүлэхтэй. Далайн хүн өдөрт биеийнхэн хэмжээс бараг 20,000 дахин их усыг шүүдэг. Тиймдээс далайн уснаас нүүрс төрөгчийн давхар эслийг ялгаж хоргоужүүлдэг. Далайн экосистемийг уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас хамгаалах хамгийн чухал организмын нэг бол энэ. Стах баярлаа. Би анх удаа сонслоо. Бас далайн амьтдыг гайгүй мэддэг болов гэж үгүй байд шүү. Далайн зараа мараа гэдэг байдаг тий. Хамгийн жижиг далайн хүн болгоны 3 см орчим байт юм байна. Жижиг нөө. Нэг жижиг. За. Амьтын хэд хичээж өөрөө таашаал юм тий баг. Тэгэхэд хамгийн том нь болохоор 2 м 10 хэмжээтэй. Одоо оролдоод хамгийн том далайн хүн 3 м өргөнтэй гэж. Тийм жоох уйтгартай л амьдралтай. За яах вэ? За одоо нэвтрүүлгийн хамгийн сүүлийн хэсэг эхэллээ. Хамгийн урт настай амьтан бол 2.8 тэрбум жил. За одоо нэг сая мэй энэ бол хажууд Мики Маус. Тийм. Бараг дэлхийн маань 4 тэрбум тэ байгаад идэг. 4.5 тэрбум байгаад идэг. Энэ бол цианобактери. Өөрөөр хэлбэл энэ чинь нэг ногоон цавуулаг бактери гэсэн үг. Одоо хэдүүлэг далаараа орохоор мэдэгдэн дээ тий. Замгарах уу? Яг зөв. Цианобактерийн хүүгч бичил амьтан ба. Тэгээ фотосинтезийн замаар хүчил төрөгч ялгаруулсан анхны төдийгүй. Энэ ч анхны амьтан. Дэлхийг аварсан юм. Фотосинтезийн замаар хүчил төрөгч ялгаруулсан анхны төдийгүй одоо хүртэл дэлхий дээр хамгийн эртний микроб. Тиймээс ч дэлхийн агаар мандалд эсэлдэн хөөрч агаарт хүүгч планктон болж болно энэ. Үүнээс гадна далай тэнгисийн уснаа микроорганизм болон тогтох зэргээр дэлхийн хаасаг оршин тогтнодог. Бүр чихтэй хөрсөнд байгаа. Цөлийн гүний элсэнд дундж байгаа. Антарктидын хаж чулуун дээр хүртэл цианобактери өсөж үрждэг. Ингэж үзвэл энэ хүү хөвгч бичил битнийг хамгийн өргөнд харгасан амьтан ч гэж болно. Тэгээ бас энэ амьтан ч өөрөө хүчил төрөгчийг ялгаруулдаг учраас хамгийн хэрэгтэй амьтан ч гэж болно. Тий. Энэ амьтны нуруунд дээр бидний амьдрал явж байгаа л та. Одоо нөгөө нэг дэлхийн маань 70% нь усаагаад байгаа шүү тий. Тэгтэл одоо энэ амьтнаас гарсан хүчил төрөгч нь бараг 80% тий. Манай бол ой модул бага штэ Amazon тэгэл болно. Тэгтэл эндээс бол худлаа ирсэн хүн чинь ер нь 80-90% дэлхийн бүх хүчил төрөгч хангадаг. 70 хавцаа. Яг л тий Amazon хамгийн өндөр хангадаг л нь. Тий Amazon шиг жоох өрөөдөг байт. Тийм байна. Тий амар өндөр юм. Тий. За ингээд одоогор мэдэгдээд байгаа хамгийн олон жилийн түүхтэй эрт балрын өгшөлтэй амьтдыг танилцууллаа. Гэтэ одоогор мэдэгдээд байгаа. Сонирхолтой байлаа шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за спортч болон манай од мөндрийн маань алтан гишүүд хамтран ажилласан. Тэгэхээр алтан гишүүд маань бол бидний өдөр тутмын үйл ажиллагааны зардал энэ бүх нэвтрүүлгийн бүтэх одоо энэ явцад хамгийн одоо тус нэмэр болж идэг ийм хүмүүс маань байдгаа. Тэгэхээр яг одоо бас үзэж байгаа хэн бүхэн ч гэсэн яг одоо алтан гишүүн болох боломжтой. За үүний даваа тал нь бол мэдээж нөгөө танин мэдхүй шинжлэх ухаанд дурласан хүмүүс нэг бүлгэн байна гэдэг нь ер нь хамгийн гоё юм тий.
тэгээд нэгнийгээ дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Тий. За тэгээд өргөжлөлөд одоо манай алтан гишүүдийн зар явах учраас ерөнхийдөө ингээ өндөрлчихөө. За тэг. За тэгээ нэвтрүүлэг маань НТV болон Одмондор радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Дараагийн амжилт ертөнцид энэ дугаараараа эргэн уулзцаая. Баярлалаа. За баяр та. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.